Эрүүл дадал мастер классыг авсан хүмүүсээ дэмжих зорилгоор энэ дагуулгдсан судалгааны хураангуйг дэлгэрүүлээд гоё тайлбарлаад явж байгаа. Энэ удаа 19 дугаар хуудсанд байгаа энэ өгүүлбэрийг тайлбарлая. Энд юу гэж байгаа вэ гэвэл гидсний ашигтай бичил биетүүдээ хооллохын тулд эслэгтэй хүнс хэрэглээ. Эслэгтэй хоол хүнс хэрэглэх юм бол бичил биетүүд олшроод тэгээд гидс эргүүлжнэ гэд хоёрхон өгүүлбэр байгаа. За энэ өгүүлбэрээ арт талд нь ишлэлийг наваад үзэх юм бол энэ 80 дугаар 80 гэсэн тоогоор судалгааг тэмдэглэсэн байгаа. За одоо энэ судалгааг бүгдээрээ авч ярилцъя. Саяын 80 гэсэн тоогоор тэмдэглэсэн судалгаа энэ байна. За энэ судалгааг аваад үзэх юм бол маш урт ийм цогц том судалгаа байгаа. Би тэгэхээр аль болохоор товчхон тодорхой байдлаар та бүхэндээ тайлбарлаж өгөхийг бодох болно. Юуны өмнө гидсний бичил биетүүдээ зураг дээр хараад төсөөлөл авъя. Тэгэхээр энэ бүдүүн гидсийг харуулсан байгаа. Бүдүүн гидсэнд маш олон төрлийн ашигтай болон ашиггүй төрөл бүрийн бичил биетүүд оршиж идэг. Энэ бичил биетүүдийг тэнцвэртэй байлгахад эслэг тусалдаг. За тэгвэл эслэг гэж юу юм бэ? Энд бидний мэдэх хүнсний ногоо, үр тариа, шош вандуй, самар бүгдээрээ энд байна. Эслэг гэдэг нь эдгээрт агуулгадж байгаа бүтцийн нэг хэсэг юм. Бидний иддэг хүнсний ногоо бол ургамал шүү дээ. Тэгэхээр ургамлын бүтцийг эхлээд авч үзэх хэрэгтэй болж байгаа. Бүх төрлийн ургамал 3 ийм үндсэн эсээс бүрддэг. За нэг нь селлюлоз, нөгөөх нь хемиселлюлоз, пектин гэдэг. Селлюлоз гэдэг нь бат бөх хан гэсэн үг. Одоо барилгын материалаар аваад үзэх юм бол барилгын тулгуур хан гэж төсөөлөд үзээрэй. За үүнийг цавуудаж, тогтоож, наалдуулж байдаг юм болохоор хемиселлюлоз гэдэг нэртэй. За пектин гэж байгаа энд. Пектин нь болохоор эсийн ханыг тогтвортой байлгадаг, ус чигийг барьж хадгалдаг, барилгын хан цавуу бүгдийг ингээд барьж тогтоож байгаа тэр хэсэг. Тэгэхээр ургамал ийм 3 үндсэн хэсгээс бүрддэг. Ургамлыг бүрдүүлж байгаа энэ 3 үндсэн хэсгийг ингээд аваад үзэх юм бол бүгдээрээ өөр өөр юм бүтцтэй. Өөрөөр хэлбэл бид ургамал ногоо идж гинэ гэдэг нь бүтцийг нь бүр юм жижигхэн хэлбэрт нь оруулж иж бидээ шингээж бидээ үйлчлэлийг нь авч ийн гэсэн үг байна шүү дээ. Зарим жимс дотроо ус их агуулдаг. Жишээлбэл энэ алим бай. Алимны бүтц нь мөн л миний саяны харуулсан энэ 3 дээр үндэслээд бүрдсэн байна шүү дээ. Гэтэл зарим төрлийн ургамал дотроо ус гэхээсээ илүү тос агуулдаг, уург агуулдаг энэ байна. Тэр юу гэвэл самар. Бүтцээр нь аваад үзэх юм бол вандуй, шошны эслэг нэг төрөл байхад овиос, буудаан эслэг бас нэг төрөл болчихж байгаа. За тэгвэл энэ самарнд тослог тэгээд уург агуулдаг бас нэг ондоо бүлэгт хамаарад явж байна. Бүйл самрыг аваад үзэх юм бол бүтцийн хувьд эслэг агуулдаг. Тэгээд дээрээс нь нэмээд би сая тайлбарласан уураг, тослог агуулдаг. Бидний дараагийн мэдэх хэрэгтэй бас нэг юм бол цардуул байгаа. Зарим ургамлын эсүүд старч, англиар бол старч гэж байгаа. Цардуулыг өөртөө хадгалдаг. Энэ тэр ургамлын энерги их үүсвэрийн нөөц. Бид нар үүнийг идэхээр үүнээс энерги их үүсвэрээ авдаг. Жишээлбэл төмөс байна. Энд гайдал байна. Ийшээгээ үр тарианы цардуулаг хэсэгтэй. Энэ гурил. За эргээд нөгөө судалгаагаа хараа. Энэ судалгаанд юу гэж өгүүлсэн байна вэ гэхээр ургамал ногооноос, жимснээс эслэгийг нь тусад нь салгаад ингээд хэрэглэхээр ямар байдаг вэ? Үүнийг сөхөж үзсэн байна. Тэгээ салгахгүйгээр одоо энэ бүтцийг нь өөрчлөхгүйгээр ийм бүхлээр нь хэрэглэвэл хүний биед ямар нөлөөтэй байдаг вэ гэдгийг саяны судалгаанд маш гоё нарийн харуулсан байна. Ийм бүхэл хүнснээс эслэгийг нь салгаад химийн болон ферментийн үйлчлэлээр эслэгүүдийг ингээд тусад нь аваад хэрэглээ хүн дээр туршиж үзсэн байна л та. Ингэж туршиж үзэхэд дандаа эерэг үр дүн харагдсан байна. Жишээлбэл эслэг ингээд гаргаж авсан эслэгийг талханд хийгээд одоо баяжуулаад, талхаа баяжуулаад, эслэгээр баяжуулаад хийгээд үзэхэд
тэр хүний одоо холестерин буураад эрүүл мэндэд дандаа эерэг нөлөө гарч ирсэн байна. Гэхдээ энэ судалгаа юуг онцлсон бэ гэхээр бид одоо ингэж дандаа тусад нь салгасан эслэг одоо ургамлын бүтцийг нь ингээд өөрчилчихсэн юм хэрэглэхээс илүүтэйгээр бүхлээр нь худалдаж авч хэрэглэдэг тийм ээ. Тэгэхээр бүхлээр хэрэглэхийн давуу тал юу юм? Ингэж салгаад өөрөөр хэлбэл бэлтгэл байдлаар эрүүл мэндийн дэлгүүрт очихоор эслэг гэдээ бас худалдаалж байдаг л та. Эслэгийн нунтаг, эслэгийн одоо уусмалч гэдэг юм уу те. Тэгэхээр тэгснээс юм бүхлээр нь хэрэглэсэн хүнд илүү одоо ойрхон хүний биед хэрэгтэй гэдгийг саяны энэ судалгаа сайхан харуулад өгсөн байна. За энд 3 төрлийн боловсруулалтыг харуулж байна. Эхнийх нь болохоор саяны одоо нэлээд тийм экстрим тий одоо энэ эслийг нь салгаж авахын тулд хамгийн тийм одоо үйлдвэрийн аргаар, ферментийн аргаар, химийн бодис ашиглаад нэг салгаж авсан хэлбэр байна. За хоёр дахь нь болохоор гэртээ боловсруулна гэхээр бид бол ногоог жигнэж иддэг, чанж иддэг, болгож иддэг, уурч иддэг тийм ээ. Тэрийг хэлж байгаа. За энд болохоор минимал гэхээр баг одоо бүхлээр нь хамгийн бага хэмжээнд боловсруулна гэхээр ерөөсөө одоо жишээ нь лойлыг зажлаад бид нар хэрэглэж байгаа. Зажилж байгаа нь бас нэг төрлийн боловсруулалтанд оруулж байгаа хэлбэр. Тэгэхээр ийм 3 төрлөөр хэрэглээд үзэхэд энэ бүхлээр нь хэрэглэхэд бас үр дүн маш сайн байсан байна. За буцаад энэ зурган дээрээ тайлбарлая. Бид одоо уурагтай, тослогтой хоол хүнс идлээхэд нарийн гидсэнд очиод тэндээсээ цус руу шимэгдээд ингээ боловсрч байгаа. Гэтэл эслэг саяны миний харуулсан ургамал дагуулгадж байгаа тэр ургамлын эсүүд бүтцийн нэг хэсэг нь эндээс цаашаа шингэхгүй хаашаа очдог вэ гэхээр энэ бүдүүн гидсэнд очиж байгаа. Тэгээ бүдүүн гидсэнд байгаа энэ олон тод өнгөөр тэмдэглэсэн юмнууд нь болохоор бичил биетүүд. Энэ олон бичил биетүүдийн тусламжтайгаар задардаг. Энэ бичил биетүүд тэр ургамлын эсүүдийг, эслэгүүдийг задлаад жижиглээд эсэлдүүлдэг. Ингэж задалдаг байна. Жимс ногооны эслэгийг ингэж задлж, эсэлдүүлж, боловсруулж байх явцад нэг ашигтай нэгдэл бий дүүсдэг. Тэр нь юу вэ гэвэл энэ байна. Англи хэл дээр short chain fatty acids гэж нэрлэж байгаа. Товчоор SCFA гэдээ нэрлэжсэн. Монгол хэл дээр бол богино гинжилсэн тусны хүчил гэж орчуулагдах байх. Тэгэхээр ийм гоё нэгдлийг үүсгэж өгдөг. Би яагаад гоё гэж нэрлэж байгаа юм бэ гэхээр энэ нэгдэл энэ бүдүүн гидсний орчин тэнцвэртэй эрүүл байлгахад тусалдаг ийм нэгдэл. Бүдүүн гидсний дотор хэсгийг ингээд аваад үзэх юм бол ингэж харагдчихлаа гэхэд энэ хэсгийг бүгдийг гоё тэнцвэртэй гадны одоо муу тий хортой бодисоос урьдчилан сэргийлж хамгаалж байдаг ийм гоё бодисыг бичил биетүүд үүсгэж өгнө шүү дээ. За би дахиад давтаад хэлье. Та энэ эслэгтэй хүнс идлээ гэж бодъё. Тэр нь нарийн гидснээс цаашаага бүдүүн гидсэнд хүрж байгаа. Бүдүүн гидсэнд эсэлдэх явцад юу үүсдэг гэлээ? Short chain fatty acid гэдэг. Нэрийг нь одоо нэгэнтээ тогтоох шаардлагагүй. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр энэ бүдүүн гидсийг эрүүлжүүлж өгдөг, эрүүл байлгах тэр нөхцөлийг нь хангадаг гоё тусалгоо гэдээ ойлгочих болно. Одоо хараар ойлгох юм бол тий. Тэгэхээр зөвхөн бүдүүн гидсэнд үйлчлэхээс гадна цаашаага бүр системийн хэмжээнд бас эерэг нөлөө үзүүлдэг. Мэдрэлийн эсүүд за энд юу вэ? Өөхөн эс тэгээд бусад эд эрхтнүүдэд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг. Бие дүүсээд байгаа өрөвслийг хүртэл намжааж өгдөг. Тэгэхээр бид аль болох эслэгтэй хүнс хэрэглэх маш чухал байгаа биз? Бид энэ ногоо, жимс гэн ургамлын гаралтай хоол хүнсийг дандаа түүхийгээр нь хэрэглэх боломжгүй те. Яг хөө түүхийгээр нь хэрэглэх боломжтой хоол хүнс бай, жимс гэн луун гэдэг. Гэтэл болгож идэх шаардлагатай ийм төрлийн ногоо энэ бас байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад байгаа вэ гэхээр нөгөө бүтцэд нь л өөрчлөлт ороод байгаа гэсэн үг те. Нөгөө анхны төр ийм мэтриксийн задлаад ингээ бутлаад өөрчилж гин гэсэн үг. Тэгэхээр би одоо та бүхэндээ боловсруулалтын төрөл бүрийн аргуудыг бас энд цухас дурдаад явъя. Энэ судалгаанд ч гэсэн дурддагдсан байгаа. За хатаах, хөлдөөх, бас freeze dry гэдэг хөлдөөгөд хатаах ийм арга байна. Энэ үед ургамлын бүтцийг нь одоо нэг эвдэхгүй тий. Тэгэхдээ
одоо энэ эслэг тэр бүтцэд баг зэргийн ан цавууд үүсээд үүгээрээ ургамлын шин тижэл баг зэрэг алдагдаж болох юм. Гэхдээ хөлдөөх арга бол маш сайн арга. Хатаа харгач гэсэн. Жишээлбэл би энд хатаасан жимс харуулъя л да. Энд хасарвайн байна тий. Энэ бол хасарвайныг хатаагаад ингээ хадгалчихсан. Энд байгаа усчийг нь ууршаад одоо энэ бүтцийг нь аль болох бүхлээр нь ингээ хадгалсан хэлбэр гэсэн үг шүү дээ. За тэгвэл энэ ногоогоо буцалгаад жигнвэл яах вэ гэхээр нөгөө эсийн ханыг нь бас өөрчилж байгаа л гэсэн үг. Пекцинийг гадагшлуулаад пекцин гэдэг нь нөгөө усархаг юмыг хилээд байгаа гэсэн тий. Пекцинийг гадагшлуулаад ургамлыг зөөлрүүлээ. Би одоо ургамал гэдээ яриад байгааг та нар ногоо, хүнсний ногоо гэж ойлгоорой за. Тэгэхэд би хялбархаа шингэхэд тусалдаг. Одоо энэ бүтцэд нь л өөрчлөлт оруулж ийн гэсэн үг тий. Энэ ургамлын ханыг нэвдээд зөөлөөд цаашаага шингээхэд хялбархан болгож ийн гэсэн үг. За өөр бас нунтгалж хэрэгэлдэг тийм. Жишээлбэл энэ үр тариаг бид нунтаглаад, тэрэмдээд бутлаад дотор нь байгаа тэр цардуулах хэсгийг нь гаргаад хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ шим тижээлийг нь гоё юм бэлэн болгоод цааш бид шингээхэд бүр хялбаршуулж байгаа гэсэн үг. За хамгийн бас экстрим бас нэг ондоо арга нь битүү чанагчад өндөр даралтанд болох. Тэгэхээр энэ бас бүтцэн нэлээд алдагддаг. Гэтэ шингэт сайжран жишээлбэл одоо ургамал ногоог шингээж чаддгүй хүмүүс бол энэ аргыг хэрэглэх юм бол сайн шингэх нэ штэ. Яаж боловсруулж байгаагаас хамаарат бид өөр үр нөлөөтэй байна гэсэн. Тэгэхээр хүн ногоо жимсхнийг өөрийнхөө дуртай аргаар боловсруулж хэрэглэж болно. Тэгэхээр аль болох олон төрлийн ногоо жимсэх нь үр тариа самар хэрэглэх тусам нөгөө бичил битүүд те гэдсний ашигтай бичил битүүдийг ажилтаа байлгаад байдаг. Энд байгаа бүх бичил битүүд гаднаас эслэг орж ирэх тусмаа нөгөө нэг ашигтай тосолгоо шиг юм үүсгэж өгөөд энэ байна. Short chain fatty acid гэдэг. Энэ short chain fatty acid нь одоо энэ орчныг зөвхөн одоо энд голдуу боловсрдог одоо эслэгийг авлаа гэхэд бүдүүн гидсний эхний хэсэг энэ хэсэгт боловсрох. Гэхдээ зарим төрөл нь бүр ингээд энд удах тусам тэр short chain fatty acid гэж нэрлэдэг байгаа ашигтай бодисыг бүр ингээд удаан энэ төгсгөл хүртэл ингээд гоё тархаагаад ингээд гоё энэ орчныг эрүүл байлгаж өгдөг. За сүүлийн үед бүдүүн гидсний хорт хавдрын тоо улам өсөж байгаа. Тэр дундаа бас 50-аас доош насныханд илүү их тохиолдож байгаа. Улам залуужж байгаа гэсэн ийм статистикийн дүн байгаа юм. Энэ дэлхийд 3-т ордог ийм түгээмэл канцер буюу хорт хавдар баггүй. Тэгэхээр хорт хавдрын эсрэг хамгийн сайн үйлчлэлтэй юм юу вэ гэхээр бидний хүнсний дэлгүүрээс ороод олж авч болдог энэ ногоо. Тэр дундаа одоо бүтцийг нь аваад үзэх юм бол энэ бүтцтэйгээ байгаа энэ төрлийн ургамал ногоо байх нэ. Тэгэхээр та бүхэн цаашдаа болж өгвөл ногоогоо төрөл бүрээр нь хэрглэж байвал их сайн. Жишээлбэл чинжүүтэй махтай хуурах хийлээ гэж бодъё л доо. Тэгэхээр чинжүүг болгох явцад зарим төрлийн шин тижээл нь илүү их болоо, зарим нь багасгана. Жишээлбэл витамин С ууршаад алга болчихно. Гэхдээ эслэгийн зарим төрөл нь задраад арай ондоо болох нь шүү дээ. Тэгэхээр чинжүүтэй хуурах хийж байгаа хүн яах вэ гэхээр чинжүүгээ жоохон зүсээд 2-3 зүсмийг амрууга хийчин. Үлдсэн хэсгийг нь чанаад болгоод идэж бас болох нь. Та бүхэн тэмдэглэлийнхээ арт талын хэсгийг ингээ гаргаад үзээрэй. Дадал хэвшүүлэх тэмдэглэл. Ингээд харах юм бол эслэг гэд байгаа. Өдөрт хэр зэрэг эслэг авсныгаа тэмдэглэж явах юм хэсэг байгаа юм. Тэгэхээр их Британд ойролцоогоор 5-ыг дор хаяж 5 ийм бондгор жимс ногоо заавал идэрэй гэдэг. Яагаад тэгэхээр буцаад нөгөө бүдүүн гидсний үйл ажиллагаанд сайн учраас. Тэгэхээр би энэ дэвтрээ дизайныг нь зохиохдоо эслэг гэж оруулж өгсөн ийм учиртай. За сүүлийн үед 30 гаруй төрлийнхийг нэг өдөрт хэрэглэх юм бол бүр сайн гэсэн ийм тоо бас байгаад байгаа. Гэтэ би ингээ хялбарчлаа. Хамгийн доотлолтой 5 төрлийнхийг хэрэглэх юм бол жишээлбэл би энэ өдөр 5 төрлийнхийг хэрэглэж чадсан байна. Дараагийн өдөр нь 4 төрлийнхийг хэрэглэсэн байна. Ингээд өдөрт авч байгаа эслэгээ хянаад аль болохоор эслэгээ сайн аваад яваад авах юм бол энд жишээлбэл маш сайн авсан байна. Бид ирээдүйдээ бүдүүн гидсээ хамгаалж чадна. Бүдүүн гидс байтугай бусад бүх төрлийн системийн хэмжээнд өрөвслийг бууруулж чадна. За тэгэхээр би энэ удаа эрүүл дадал мастер классыг авсан хүмүүстээ зориулаад энэ судалгааг
дэлгэрүүлээ зурган дээр тайлбарлалаа.